За сайн явж ирж байна. За сайн явж ирлээ. За сайхан үлдэж байна. Сайхан үлдэж байна. Аян замдаа сайн явж ирв та. Оо сайн явж ирлээ. Аяны богц дүүрэл явна да. Ол зомог ихтэй. Ол зомог ариун. За бидний хүлээж өгтөж авсан да. Та бүгдээ бас талархаж байна. Даанд мөн сайхан таран сайн. Сайхан мөн сайхан таран тавтаа сайхан үлжиж байна. Оо сайхан үлжиж. За тарган давтаа сургын сайхан үлжиж байна уу? Сайхан үлжиж байна. Сайхан. За төрийн ажил нь өндөр. Тавтай да. Хүмүүний ажил нь ариун. Оо ариун. Бүтээн байгуулалт ихтэй. Бүтээн байгуулалт ихтэй тэгэл. Үлжиж хэвээ сайхан байна. Аа. За тэгээд Эсгэд дуурахт нэтрүүд баруун аймагуд дээр нэг 2 жил эртээ бас явлаа. Одоо тэр зүүн аймагуд дээр л одоо эхэлж байна. Хинтээ аймгийнхаа хан Хинтээ аймгийн хаадуудын үлгийн сайхан нутаг Баян Адраг гэдэг дадал сумаар тойрол. Одоо тэгэл төрийн их зарагч Шихийн утгын үлгийн нутаг сайхан хаалган дээр ирсэн байна. Төрийн сар Шихийн утгын үлгийн нутаг. Ааха. Тэгээд бид хүмүүс болохоор нэг одоо эх хонд манай сумын нутаг түүхт 100 жилийн хойтой. Тэрэндээ зөрүүлээд бас одоо 22 онд орон нутгийн үеэс надад тусгаад 130 сая одоо юм л одоо хаалга одоо хийсэн байгаа. Утгахуд хаалга. 100 жилийнхаа тэгээд бэлтгэлийг тэгэл орцсноо. Ер нь бол 22 он 23 он гэдэг бүтэн ер нь 100 жилийнхээ бэлтгэл ажилтаа л ер нь бүтээн байгуулалт маань дандаа 100 жил рүү хийж гисэн тийм ажил хийж байна да. 22 оноос 2022 оноос 100 жилийн ажилгаа 100 ажил төрөл цагсаа засгийн мөрөө хөдөлгөөнөөр ингээд 2 жил өмнө хэрэгжил явж байна. Ингээд нэг 50% бэлтгэл ажлын 50%. Одоо цаг хугацаас тэгээд зайвал байна. Тэгтэл одоо сумын 100 жил шүү дээ тий. Сумын 100 жил гэдэг чинь өөрөө тэгээд энэ нутгийн бүх хүмүүсийн хэдэн 100 жил яв давнаж өртөөлж ирсэн тэр сайхан түүхийн сайхан баяр гэж би бод. Биш тэ сумын зүйл одоо жилүүдийг ард түмэнтэйгээ эцэг өвгдийнхээ түүхийг бас сайхан харуулсан ийм сайхан баяр болдог тий. Аймаг 100 жилийн ойнууд. За энэ сайхан түүхтэй 100 жилийн түүхтэй сумын түүхтэй танилцах юм байна хэдүүлээ тий. За ингээ ороод сайхан сумынхаа түүхтэй сайхан танилцъя та тийм. За өвлжилт одоо ийшээ бас хэр таад. Өвлжилт хэвэн байгаа нөхцөл манайх чинь дөрвөн багтай дөрвөн багтай ер нь өвлжилт хэвэн. Ааха. Сайхан байгаа. Энэ жил гэхдээ ер нь манай Хинтийн нутгаар ер нь юу ихэнх сумдаар застай л жил байна. Тэр өвлжилт үнэн байна. Энэ одоо цастад орох уу? Энэ үү? За ерөөдөө би сая Баян Адраг дадал сумаар орох баг цасуул ихтэй өвсний бараа харагдахгүй. Танах зэр бүр өвсөн өвстэй. Ер нь бол манайх ер нь бол гэхдээ яг ер нь бол зас их ундаг л газар л да. Тэгдэг баг тий бас тайх. Энэ танаас зам их сайхан байна тий. Энэ хэдэн он ингэж ядсан зам юм. Одоо цаашдаа энэ юу засмал болох юм уу? За энэ тийм ээ. Энэ түүгээ хийжүүлэлтэй холбоотой. Ааха. Өөрөөсөө Орос руу гарах. Окей, хоошоо. Хоошоо гарах. 2024 онд ажилд авсан. Одоогор нэг аймагаас чинь 70 км тавигдчихад. Ааха. Одоо манай энэ 30 км газ ингээд замынхаа засварыг хийгээд байж байгаа. Ийшээгээ бас нэг 30 км газар Монгол зам гэдэг. Ингээд хэдий ингээд хэсэгчлээд ингээд компаниуд орчихсон шуурхай. Бүгд шуурхай гэж. Ааха. За. За ороод хэдүүлээ сумынхаа хаагуурах зураг авалтынхаа маршрут төлөвлөгөөнүүдээ гараад сумынхаа түүхтэй сайхан танилцъя тий. За тэгээ. За энэ сайхан бүтээн байгуулалтын талаар бас нэг сайн танилцуулъя. Одоо ер нь хийлж байгаа байх тийм ээ. Тий. За бид бүхэн болохоор манай Норилсон сум болохоор ер нь аж улсын бүсэнцэг хамаардаг. За тэгээд нөгөө нэг төрийн их сар Шихийн утгын үлгийн нутаг гэдгээр одоо Шихийн утаг зөксөр гэдэг одоо энэ 21 оноос одоо барилгын ажил эхлээд одоо 90 онд ажилтнанд орох гээд байж байна. Ер нь усын төсвийн өргөн оруулалтаар байж байгаа 1.5 тэрбум гэсэн юм байна. Төсвөд орчих нь. Тэгээд яг зориулт маань болохоор номын сан за ёслол төлтийн өргөө за тэгээд түүхэн музейн одоо тийм юм гэсэн галерей гэсэн хөтний үзмүүд байлаа гэсэн. Одоо яг ажлын хэдэн хувьтай вэ? Ирчил бол за ер нь
100 жилээр орно гэсэн. Тий. Одоо ажил нэг 80% тал явагдаж байгаа да. Энэ нэг онцлогтой. Одоо ингээд морин ингээд өшөөгөө харах гэхээр одоо ингээд морин ингээд Монгол өвчгөр хүүд ингээд шилжчихсэн. Тий. Тэг бүр их вэж гэсэн ингээд Монгол өвчг байгаа. Дээрээс нь одоо яг морин дээр ингээд ийм дэлхий дээр ингээд дэлхий байгаа. Одоо Тэг бөмбөрцөг. Тий. Бөмбөрцгөн дээр одоо нэг шихэн утга нэг ном уншаад сууж байгаагаар ингээд хийсэн байгаа юм утгатай. Тэгээ нэг Хэнтэй аймгийн түүхэн аялал жуулчлал гэдэг утгаараа одоо Батноров нөрүүлэн дадал баяа адраг гэж ерөнхийдөө тэгээ шихэн эдэн Чингис хааны холбоотой тэгээд том зохицлогууд баригдсан шүү дээ. Тэрний нэгийнх нь хэсэг юм да энэ. Тий. Дотор манаас юу 39-ийн суудалтай тийм одоо кино театр бас яаж байгаа. Дотороо. Тий. Энд яг зур суморны танилцуулаад тэгээд юу яаж байгаа. Бас сая нэг дотор интерьерийн ажлууд нь бараг дуусаад юу яаж байгаа. Та ирэхээс өмнө нэг хоногийн өмнө усын комиссар ажил явсан шүү дээ. Доктор юудэсээр тэгээд нэг тодорхой хэмжээний үүрэг даалгавар өгсөн шүү. Тэгээ ирэх жил 100 жилдээ 100 жилээ багтаал тэгээд 100 жилийн миний кино театр гэх юм аа. За тэгээд сумын 100 жилдээ холбогдуулаад олон бүтээн байгуулалт бий болсон манайд. Одоо энэ харагдаж байгаа энэ соёлын төв. Энэ урд харагдаж. Тий. Одоо баг аймагтаач байхгүй том юм. 400-ийн судалтай соёл. Энэ соёлын төв чинь баг аймагт баг ийм соёлын ховор шүү дээ. Тий, баг байхгүй дээ. Баггүй. Энэ суманд бол бүр номер 1. Тий, номер 1 400-ийн судалтай асар том соёлын төв. Тусдаа бүжгийн заалтай, тусдаа номын сангийн танхим манхимтай тэгээд их сайхан соёлын төв. Тэгээд одоо он гаргаад ерөнхий улсын комиссард хүлээж авна да. Ажлын хувьд одоогоор 100% дуусчаад байгаа. Улсын комисс хүлээж авах үлдээд байгаа да. Зөв. Тий. Сайхан том юм байж байгаа. Чи юу ажуулсан те? Юу ч усан сүлэг тавсан шүү дээ. Тэр харагдаж байгаа 24 айлын орон сууц 5 давхар баригдах юм. Төвийн халаалт. Тий, төвийн халаалттай. Энэ нь тэгээд бас 100 жилийн хугацаанд 24 оны 5 сар 6 сарлоор ашиглалтанд орно доо. Тэгэл манай өрхүүд их захиалга өгсөн байгаа энд. Тэгээ бас Утас дараагийн мөрийн хөтөлбөр бас орсон байдгийг. Зөв. Тий, тэгээд төрийн албан хаагчдаа нутаг орнуугаа татан авалтын дээрээс нь тэгээд төрийн албан хаагчийнхаа нийгмийн баталгааг хангах зорилгоор ингээд 24 айлын орон сууц баригдаж байгаа. Амарсан юм нэг хөрсөн дээр бууна гэдэг сайхан шүү дээ, тий. Төрийн ажлын. Тэгээ орон сууц одоо сумын дотор ингээд сайхан барина гэдэг чинь бас нэг сумын төвч орон сууцтай чинь ховорсон сум шүү дээ. Ер нь ховор. Энэ нөгөө нэгдүгээр ээлжийн захиалга. Ахаад ингээд 2 3 дугаар ээлж гээд эстрал авах. Дандаа 5 давхар. Тий. Их амар юм байна те. Тулгын чулуу хайхгүй ингээ модоор нь тулгын шүү дээ. Гэхдээ энэ бол яг нөгөө Түргэн зур их. Түргэн зур. Тий, түргэн зур. Энэ өвлийн хүүтэн чинь тэгээ тухлахгүй шүү дээ. Тий, тухлахгүй ерөөсөө. Газ нэг цайгаа болгоод ерөөсөө. тэгэл марч. Түргэн зур их. За, юугаа хий. Шарт тос бол сайн бич. Оо, сайн. Өглөө өгдөг өлийн хэлгэн дээр нэг халбар шарт тос өгчээ гэж ярьдаг шүү дээ. Эр хүний жаргал эзүүхээрээ гэжсэн. За энэ цай нь одоо яг юу орсон цай байна? Хийцэн шүү дээ. Тий 13 л ааха. Юу яагаад хоньны сүүл бас ингэж ширцээд бэлтчихдэг юм манайхан өөрсдөө хийхээр. Юу ингээд жоохон бидлээ тэгэл нэг ер нь тэгээд машин авч явах гимгүүл хийдэг юм шиг санагдав. Тэг хээрийн цайл юм ээ. Ер нь аялал дугаал гэвч. Аялал дугаал тий ер нь энэ үл. Тэг. Нөгөө хийстэй цагч нөгөө юу яг одоо чинь монголчууд манайх нөгөө магтаасны хэрэглээ өндөртэй хүмүүс бол ер нь бол хүсүүдэд ч ер нь юм болдог гэдэг байгаа. Нөгөө хоолны шингээс бас сайтай байдаг. Ер нь бол цай. Тим үтэйгээд бас ярддаг юм байлаа хүмүүс. Бах юм би үл даач. Тэг үл даарна эрүүл мэндийн хэрэгтэй л цай бол. За усаа их үү. За тэгээд. Тэгээд засаар хийндэ. Хэри юм уу хэрээр дийж өдөө. Тэг шүү дээ. Шанагдаад идэх юм уу те. Цэвэр засаар авч. Оо за тэгэл тийч. За чи зүгээр суухаа ганц нэг үстэй юм. Тав тустай. Хоньны сүүлтэй. Ааха. Хийцтэй. Удаатай 13-тай, борцтой. Цасны усаар хийсэн. Цасны усаар хийсэн цай. 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 Цасны усаар хийсэн ц
Энэ бол хийстэй. Хийстэй за. Манай нөр Их суурхан зүрхээ. болгоно үртэл шууд ингээ модоор. Намайг харж яана энд бай. Чи өвдөж цавлыг ийм байдаг шүү дээ. Ерөөс уур. Гоё шүү. Яг юм. Нэг хүнд хэдэн шанага цаасаа. Нэг хүнд 2 доо. Тэгээд 6. 6 шанага. Тэгээ 6 хянах. Тий. Нэг марч гэнэ. Намар дээр канаа мэт. Тий. Хүний хийх таам ингээд. Тэгээд шанага уурдаг шиг. Нэг хоолой. энэ шанаа өгч. Баа. Цагаан тагалч. Ингээд болоо. Ингээд болоо. Тэрээс нь 2-3 минут үйл. Тий, ерөөс. Тий. Энэ 5-6 минут. 5-6 минут туслаа тэгээд. Туслаад тэгэл болоо шүү дээ. Тэгээд тийшээ замдаа гар. Тий. Аяр юу нэ төрсөн нутаг хаана? Энэ сум юу нунга. Унага штэ. Тий. Би ангир цаг өргөшнө гэдэг. Нөө баяа хийж байгаа. Яа тий. Ер нь малчин гаралт. Тий. Аап маань хөөгд байхад бол баг нэгдлийн дарга марга. Багийн дарга марга агт маагт төлдөг гэсэн. Тий. Аймгийн авраг малчин. Тий. Өөрсдийн бэрээ сайхан цайгаараа ингэж энэхүү сайхан нэвтрүүлгийг ялааж явааднаас талагч байна. За. Түгнийхээ сайхан мэлмийн сумныг сайхан энэ сайхан түүх шингэсэн утгаасаа сайхан гэж ухтаж хүлээж авч энэ түүхээ Монголын ард түмэнтэйгээ хуваалцж байгаад нэг талагч байна. За баяр. За таныхаа Нөгөөдөд чинь сайхан хээр тий сайхан биш үү зөөрэ гараас. Яс ойлоод оноо. Өөл гар. Сэтгэлийн хөдлөлд ойлоод байгаа шүү дээ. Утгаар дөөртэй. Яг бүр энд Жогод. Тань яг тэгээд байна. Зээ. Бидний өнөөдрийн энэ ирдэг газар ямар нэлтэй газар. Уран дэш хайрхан байна те. Ер нь бол энэ хүнжийг одоо юу гэдэг вэ? за энэ бол уран төшийн хөндийл гэж юу байна да. Ер Ер нь бол манай өдөө малдаа ингэ сайхан өсөө тэгэл. Тий. Өөрөө Өдөр. ундаг уу? Оо, дуртай байлгүй яах урдан мөрөн. Их шуурладаг байсан шүү. Тий, хөлбөн бөөрлөө, нариулан руу шуурладаг, хөлбөн бөөрлөө уралдана. одоо яг ингээд манай энэ бол ингээд морь уралдааны зам маань яг энэ доогуур манай. Тий. Тэр гоё юм байна. Морь уралдаад талбай сайхан газар. Тий. Ер нь бол яг хоо тал газараараа л уралдаж тийм манайх нэг өксөр юу бол нэг байхгүй. Тал газараар. Ох юуг нэсөө яг хоо. Хүүхс янзын сайхан бүтэлж шүү дээ. Буцалж байна уу? Тий. Харалтаа. Би нэг өвөл юу шүү Баяулгийн аймагт нэг явж байгаа. Баяулгийн аймаг биш ээ. Би Урс аймагт нөлөөл. Урс аймгийн Тариалан сумд очоод. Хотонгууд. Энэ сарлаа даргаад нүүдэлт юм байна л та. Уулын өрөөд. Тэгээ замд нь тосоод тэгээд тэд чинь замдаа нэг цай шанж агаад дээш явдаг. Хэллэгва. Өвөл хүүхэн ид өсөөд. Тэгээд яг ингээд нөгөө хийстэй цай. Гэтэ нөгөө хооруусан цай гэнэ. Зөө. Нэр нь. Гэтэ хийс мэсэн жоохон бас өөр л дөө. Нэг цай. Тэгээд нөгөө бас ингээд нөгөө хэр хурлаа хуурал. Тэгээд нэг цайгаа уучаад гараад байж. За нэг энэ цайнаас нэг аяг сайхан ууцсан байхад бол за нэг 4-5 цаг бол нэг өстө хүүтэнд бол нэг илчи алдахгүй. Тэгэхээр монголчуудын цай гэдэг бол их те. Тий. Ер нь хийстэй таа чи ер нь үл даардаг үстэй тий. Хүүтэн цагууд ямар цай хоол идэх үү гэдэг нь бас байгальтай айгүй тийм гоё зоо. Уйлдаа холбоотой тий. Хойрог шадар айгүй сайтай. За сайхан буцаж байна. Оргилч. За ойдоо хэдүүлээ цайныгаа дэж сайхан уран дэш хангаадаа хайрхандаа саруудаа тий. Цагаасаар болоод ирэхээр та одоо тэгээд нэг гардаг хайрхан уул нь хаашаа. Нөө энэ хайрх шүү дээ. Энэ хайрхандаа гарна тий. Таглагтай хайрх. За одоо ч ер нь модон дуусаад ирэхээр цайны маань болж байгаа л гэсэн үг шүү дээ одоо тэгээд. Ерөнхийдөө. Тий, ерөнхийдөө. Тэгээд модны шатал дууслаа гэж одоо цай маань болцлоо л гэсэн үг.
Аавтай саргал сайхан байдаг үү Тэгээ да. Хангаа хараханда. Нутгийн хаваа л усан да ингээд. Яа. За юу сансан. Оо. Да. Гурван ийм одоо ингээ харсан шинээр тэмээний бүх шиг гурван юу байд юм шүү дээ. Сайхан. За баян буурд хангаа. Нүгэн дэглээ юм дээ. Нүгэн дэглээ. Нүгэн дэглээ. Ааса. Ажлаас бас хэцүү гэж болтгоо орой. Хорой. За. Арчдийнхаа дуун жилигээс даатгаа өрөвдөж. Тэглээ дээ. Тэг. Нэмэнда. За одоо цаагаа уу. Өчигүндээ. Та одоо хаашаа вэ? Орно. Одоо гал руу гаш. Текст нь янз юм аа. Сайхан байгааз. Сайхан автай. За энэ хэрийн ганц хоёр бол үнэхээр сайхан. Сайхан яг үеиг цай. Тэ. Амт гэж үснээр үнэхээр сайхан. Ийм цаавхаар ч одоо үүд яаж таарах вэ? Даарахгүй шүү дээ. Эндээс нэг 3 айрыг уучруулад дээдээ тайлж мэдхэр юм байна. Энэ уухаар нэг тийм зуртан маяг юм тий. Тийм байгаа. Тослог. Наацтай. Тий. За эсхий туурахт нэвтрүүлний одоо нүүдэлчин монголчуудын эртний сайхан улбаатай Хангилтай аймгийн Норвин сумын одоо Шихий утгын одоо сайхан үлгийн нутгаас та бүхэндээ хүргэж байна. Энэ цайн болохоор одоо ингээд тэр бол одоо ингээд өвлийн цаг үедээ тийм ээ. Мотоор ингээд тулгаа хийгээд одоо нэг 5-аас 10 минутын дотор одоо ингээд цаймар болчдөг. Ийм сайхан цай байна. Яа. Янзын цай. За ирэх одоо 24 онд маань төрлөх сумын маань одоо 100 жил болох гэж байна. Тэгээ яг 100 жилийн явагтаад бол бид бүхэн одоо 100 ажил төлөвлөж хийжсэн гэж ярьж байсан. За одоо энэ 50%, 60% байгаа. За ерөнхий бас хаалга маань байна. За тэгээд одоо шинэ одоо наадмын талбай барих гэдэг одоо энэ хавар одоо ажил нь маань эхэлж байна. За мөн одоо сум доторх одоо бас асфальтын зам бас юу яах чинь. Явах гэдэг шиг хавар одоо наадмын өмнө гол том ажлууд маань эднээс байгаа. За тэгээ бас гэрэлтүүлэг ажил манай ер нь сум ер нь бол энэ хавьд сумдаа ер нь сумдаа орох юм бол гэрэлтүүлэг их сайтай. Тэг. Сумдаа ордог тэгээс орон нутгийн аймгийн төсвийн хөрөнгөөр бас за энэ жил 100 гэрэлтүүлэг бас нэмэгдүүлсэн байгаа. Тэг. Одоо сайхан бүгд асж байна. Тэгээ ер нь бол 22 он 23 он нийт одоо 180 гэрлийг үл нэмжсэн бид тавьсан байгаа. Тэгээ одоо ирэх одоо 24 онд уулзгал одоо уран төгшгөрөө оголж явдаг нийт одоо норилж та бүхнийгээ болон норилжуудаа за түүхт одоо 100 жилийнхээ одоо хүрэлцэн ирээрээ гэж одоо урьж байна. Орой. Яа сайн байцгаана уу? Сайхан үйлчж байна уу? Сайн байна. Асаас имэдтэйгээ хөргөж байна. За имэд хэлээ сайхан үйлчж байна уу гэдэг юм. Сайхан өвчж байна уу?
Сайхан өвлөж байна уу гэн. Яа таны сонсоод тийм. За. Имээ маань одоо тэгээд одоо 99 нас хүрч байна тийм ээ. Одоо чих одоо аргагүй шүү дээ буурлууд маань. За сайн байна уу та? Сайхан. Тарган давтаа сайхан өвлөж байна уу та? Тарган давтаа сайхан өвлөж байна. Таны бие тэгээд агшин өндөр. Аггүй сайхан. За эсхий дууралт нэвтрүүлгээр одоо бууранараа сайхан зорж ирлээ. За баярлалаа. За сайн байна уу та? Тарган давтаа сайхан өвлөж байна уу? Өвлөж байна. За таны бие тэгээд агшин өндөр байна уу? Өндөр. За. За сайн байна уу та? Сайхан өвлөж байна. Сайхан өвлөж байна уу? Энэ жилиг сайхан өвл болох нь уу? Одоо цаас нэмчил бас хэцүүдэх гэдэг Би юм. хавар жоохон шамсахгүй ч. Хавар. За сайн байна та. За масууны даргын давтаа сайхан өвлөж байна. Аа сайхан. Сайхан тийч болчихно. Хэлж сайхан. Адилхан бодоод ихэл чанга өвл боллоо шүү дээ. Баруун аймагт танай энэ рүү Энэ рүү санагдсан хавар жоохон. хавартаа. Тэ хавартаа жоохон авсахтай байсан да. За мабу имэгийн тухай 99 жилийн баг түүхэд баг ярихаар удмаараа ач зээнэрээр ингэ сайн цугларсан та бүгдээс харж байна. За имэг маань одоо аль нутгийн хүн бэ? Та За имэгийнхаа юу гэж нутгийн санагдав? дүрцэн ирсэн бид нар бас маш их талархаж байна. Ээж маань Скотланд аймгийн Эрдэнэ цагаан сумаас гарчтай. Тэгээд айлын ургамал охин. Ээж нь залууд нь насварсан. 13 настай охин насварсан гэдэг хаа та. Тэгээд ажиатайгаа аюулгүй амьдарч байгаа. Зод болоод хүрээ гэртээ оруулж хавцаагаар тижээж өвлж ер нь тэгээд хангаа газар багаацсан дээр юм байна гэж бодоод энэ баян сумда ирсэн ажиатайгаа ирсэн. Тэгээд аав маань болохоор Дорн таймгийн Матад сумын хүн. За. Тэгээд бас ээжтэйгээ дүүтэйгээ одоо дайн байлдан болсон учраас ер нь хангаар хөл тэргээр нүүж ирсэн. Тэгээд ээж аав хоёр маань 1942 онд танилцаж улсын уулын өмөрт анх гэр бүл болж ирсэн. Манай гэр бүл наа ээж энэ дээр үе зураг шүү дээ. Яа. Тэгээд анх баян суманд тэр юугаар улс төрийн хоригдлын мөрөглүүдийн хавцагчаар аав маань ажиллаж байгаа сүлдээ энэ хинтээ аймгийн орлон сум хамтын хүчний байгууллага энэ нэвтрээс орж малчин тэгээд шивэр мандалд ногоочин байж байгаа. Саяын тэр гар утсан дээрх зураг бол шивэр мандалын төв ирсэн. Бид нар чинь ихээс 12 маань тийм өнөр өтгөн. Хоёр нь жоохондоо нас орсон гэж байна. Тэгээ 10 минут цэвэр байж байгаа. Нэг нүдгүй ах маань байсан. Тэр ах маань бас нүдгүй ч гэсэн маш их хэдэн чадaltaй, чийцтэй батны ном гарангаа ер нь тэрээс тэлтэй орсон юм шиг тааж хэлдэг. Мундаг хүн байсан. Баражаа хурж байгаа. Сэтгэлийн мэдмий бол айгүй маань тийм шүү. Тэгээ хүмүүсээр өөрөө нөгөө нүд нь харах болохоор хүнээр ном уншвал, бурхны ном уншвал, дууш хүлээд чичээрээ. Чийж ой сайтай гармын хурдан тавдаг байсан бас ингээ нутгийн айлуудад явж хүүхдэд нүргэл ам байж байгаа.
Норуу имээ одоо хэдэн онд төрсөн юм? Хэдэн Одоо одоо норвын сумчууд анх хэдэн онд үүсдэг? Бараг л энэ сумтай бараг нас чицүү гоороо шүү дээ. тийм манай сум 1924 онд байгуулагдсан гэдэг. Орон одоо баян дадлан сумын баян нэгдлээ. Норвын төмөн дэлгэрийн бас нэг нийтэд хамтын хүчтэй. Тэгээд 1924 манай ээж паспорт нь болохоор 1925 он гэж паспорт авсан байгаа. Тэгээ өөрөө болохоор бар жилтэй гэж хэлдэг байхгүй. Тэгэхээр бид нар 26 оны бар жилээр нь ясан тааж явж байгаа. Гэхдээ паспорт нь 24, 25 он. Сум бол 24 онд үүссэн. Нэг насны зүрхтэй. Бараг энэ сумын нэг бас зөв. одоо бараг ойролцоо шүү дээ. Тэгэхээр яг хий насаар нь бид нар яг сумтайгаар одоо 100 настай болох. Ирэх жил одоо 100 сумын 100 жилийн түүх болох гэж байна. Тийм. Эмээгийн маань 100 жил бараг болж байна. Сумтайгаа хамт. Ийм сайхан одоо бэлэгдэм бэлтэй сайхан юу болох юм бэ? Ирэх жил 100 жилдээ. Бишиг тийм өөрийгөө танилцуулаад байна. За тэгээд би энэ үний 12 хүүхдийнх нь хоёр дахь хүүнийх нь ихнэртэй. Бэр нь юм уу? Бэр. Эмээгийн Бэр байх уу? Тий. Одоо та хэд хүрч байгаа? Би 78 хүрч байна. Оо. Сайхан. Тий, 80 хүртэл хүүд байна. Тэгээд би хоёр айлуулаад 68 нөхөр маань 65 онд зэрэг яваад 68 онд халагдчих бид хоёр ч одоо 69 онд айлгэр болж энэ хүн хамгийн түрүү 69 онд төрсөн. Тэгээд 40 хэдэн жил ажиллаад тэгээд 2000 онд өөр. Залуудад юу хийдэг хүн байв? Би юу? Малчин. Би одоо насаараа саалчин хийжсэн. 30 жил нэгдэлтэй өмнөө сааж бүртээ гарсан. Ер нь малаас л хүн дээрээгүй тий одоо уртлаа нэгдэлтэй малчин байсан одоо сумда би ч одоо бас сумда саалчин байж ферм байгуулж сум орондоо бас нэг давгууд хөдөлмөрлж байсан. Сум орны депутат аймагны саалчин аврах саалчин болж байлаа. Тий, тэгээд одоо тэтгэвртэй гараад үр хөөхтэй удам дамжуулаад маллуулаад одоо энэ малаасаа цагаан идэгээ варлуулаад л өнөө ултрын явдлаа. Тэгээд одоо хөдөөний амьдрал бол одоо дуусахгүй шүү дээ. Мал гэдэг бол ухаан шүү дээ. Тий. Ер нь малын дэлгээс малсан хүн өрн мөнгөөр тасрахгүй гэдэг энэ хэдэн хүүхдээ ч одоо өнөө ултрын үнэгээс хагаад цагаан идэгээ варлуулсаар л үдээ өсч байна. Бишиг тийм ээ норуу имээгийн далаар бас хууш сайхан хөөрөж юм бэ. Залуудаа одоо юу шиг имээ байсан бэ? Хөдмөрч. Ногооч байсан, саалчин байсан сүүлдээ завуудын эдэмцэр хийдэг байсан. Тий. Эдэмцэр хийн нэртэй сүүлдээ нэгдлийн хоньмалсан суур хоньмалж. Хоньчин чийжсэн, саалчин чийжсэн хийгээгүй байхгүй дээ. Манай хат чата ёстой ажиллаж хөдөлмөрч юм. Эдэмцэр гэдэг нь одоо юу вэ? Тасгийн сүү ээдүүлээд шингэн сүүгээ ээдүүлээд эдэмцэр хийж яаж одоо тэр чи бас их юм болж исэн баха. Зардаг байсан юм. Үнтэй зардаг байх. Барам тэгээд тийм үү? тийм утсан маш үнтэй эдэмцэр хийдэг байсан. Тэр үед одоо тэгж одоо гадагшаа юм гаргадаг бол их ховроос хамбар анх одоо баг нуруу юм. Тий. Яг энэ сон болгонд сайлент байсан. Тий. Сүгээ идүүлээд цэцгийгөө устдаа тушаан, маслал, хоноо үл хөдөө сүгээ устдаа тушаан, улаабаалар хатахныг их л цагаан идэг хангаж байсан. Тэр гадагшаа гардаг байсан. Тийм үү. Хоошгонд хийгээд тэр цэцгийг маслыг чинь зохиод хоошгонд гадагш нь гардаг байсан баа. Хоошоо гардаг байсан. Модон хоошгонд хийгээд зогтдог байсан. Бидний баг норм төлөвлөгөө норм төлөвлөгөө давуулан биелүүлж л одоо хөдөлмөр их хийж байсан. Манай энэ хэд ч одоо их л багасаа үнээс саж ээжтэй
юуняам үнэний уяняам тутsid малсан усудаа манай энэ бүд 3 дугаар ангиас хамгийн том юм болох нэрээ Танай том охин. миний том Гэлэсэнд ингээд баатар гэдэг хүний том охин. Хамгийн том одоо зээ. Норвей нэг зээ. Ачин. үүнийх нь болохоор ачуу Би ер нь багада хин тэнэг байсан. Ах дүү нартай загнуулсан аавдаа зэрхэлдэг тийм хин тэнэг хүүхдээс Айдын томролт нэр. Тий аюу тэнэгтэй. Охин дүүнэртэй ч тийм тэгсэн үстэй тийм хин тэнэг. Тэгээ ингээд сургуульд маань ингээд аваа явж байгаа байхгүй. Тэгэхээр чи би ард улдаад үлддэг. Энэ нэг хин тэнэг юм ард үлдчихэд улдаад явахгүй нэ гэх. Тэгээд сургуульд явдаг байлаа. Бид нэг үед чинь нэг бүтэн сар амардаг байсан. 3 сарын 1-ээс 4 сарын 1 хүртэл. Тэгээд шууд мууд ирчихдэг. Тэгээд ард талд яваад одоо загнуулаад явж идэг байлаа. Айдын ярих охин. Би ч даавдаа ярих охин байсан шүү дээ. Одоо та хэд өгч байна? Би одоо 54-тэй. Би өөрөө одоо 54-тэй. Би өөрөө 6 хүүхэдтэй. Би бас ач зээгчтэй болсон. За ач зээтэй болсон. Тий, ач зээтэй эмээ. Баг 10-аад хүүхэдтэй. Би 10-аад ач зээтэй болсон. Эмээ болсон. Эмээ болсон. Таны эмээ Норвей. Тий, би ингээд баг 3-4 ээж гална шүү. Эмээ одоор Норвей 99 настай. Энэ буянтай эмээгийн үргэлжилд болсон бид нар бас буяа. өөрснөрөө маш их бахархдаг ийм сайхан мундаг эмээтэй, ээжтэй, Бахархахгүй. ах дүүнэртэй. Манай ах дүүнэр төрөлсөн маш олоо. Тий. Сайхан байна. Тэгээд энэ сайхан буурлуудаа өнөөдөр бид нэр бахархах цаг нь болсон тийм. Энэ буурлууд байж ийж өнөөдөр бид нэр явж байгаа шүү дээ. Тийм учраас сайхан байна. Тэгээд одоо ингээд энд байгаа хүмүүсээ та танилцуулаач. Одоо баг ачин ихэд л одоо 50 дотор байхаар чинь ийм сайхан гоё зэрэгцээд гоё буурлууд тий. Зэрэг хөтлөж шүү дээ. Би дээр нэг ахтай, доороо 7 дүүтэй. Тэгээд 7 дүүний маань бүгд бас 40 гарцсан. Хамгийн бага дүү маань 40-тэй. 41 хамгийн бага нь. тий хамгийн бага багын 72 82 оны 82 одоо 40 тэгсэн юм байна. Тэгээд бүгд л ер нь дандаа 2 дугаар одонтой болцсон ээж нар байгаа манай дүүнэр. Дандаа 4. Доор нь 2 дугаар одоо. Тийм бас ингээд өнөр өтгөн буурагаас төрсэн өнөр өтгөн гэр бүлүүд явж байна л да манай чинь. Александр Баатрийн хүүхдүүд. Энэ сайхан буурагийнхаа талаараас сайхан. Имээ маань одоо чекап болохоор тийм ээ. Одоо таад маш сайхан. Тэгээд айл амиг байсан. Тэгээд хүүхдүүдэд дууд нь манай өгшөөж. За. Тэгээд манай аав юмжээр баатаар гэдэг маа хоёр хүүхдийг чих удаад л дуудах юм аа. Одоо хүүхдүүдээ хүн дуудаж байгаа гэхдээ би тэрийн нэрийг дуудаад байдаг. Та хоёрын чигч мөр удаасч яадаг бахтаа гэдээ ярьдаг гэсэн. Тэгээ манай өгшөөж голионоос айдаг. Тэр эдэмцэр хийгээд явна манай аав тасгийн сүү машин дагч байсан. Тэгээ сүү машин дагч хийдэг би төлөм одоо нөрөөдөх гээд очин айлын том хүүхд ч одоо яах вэ? Тэгээд би нөгөө санамсаргүй нөгөө цуг гардаг эмээгийнхээ юуг яагаад нөгөө голионоос айдаг гэж мэдгүй нөгөө өгшнийхөө айлгаад холдсон дээр нэг голио тавиа явж манай гөгшөөж гарч ирэх мөртлөө орилоод очоод өгсөн. Би айгаад хойшоо зугтаас манай хишиг дэх намайг загнаад чи гөгшөөжийг унгаалаа гэд. Би гөгшөөжийг унгаагүй маа гөгшөөж гарч ирээд айгаад ойчсон шүү дээ. Уйлчихсэн. Тийм үн бас тийм нэгтэй. Би ч одоо бас нэг сахилгагүй ч ихэл хайшаа. Ирэх гэж хайшаа. Тийм түүхтэйсэн шүү дээ. Тэгтэл бас их мундаг байна те. Тэр үед одоо тэгээд зөвсгээд Оросын хэдрүү одоогоо ингээд экспортлж худалдааг бас эдэмцэр манай гөгшөөж эдэмцэр хин гөгшөөжээсээ эдэмцэр гуйгаад тэгээд сайхан жоохон цөцгөө өгөөрэй гэдэг нэг жоохон сахар гэрээсээ өөртөлж ирээд эдэмцэрийг хойлоод идэх янзын гоо ямттай гэсэн тухай үед хөөхт байхдаа аюу тий. Тэрнээс нь идэх гээл нэг жоохон сахар өөртлөөд очдөг байсан. Гөгшөөгөөс машинахаас сүүгээ хүргэн би чинь нөгөө айлын том ингээд 30 битантай ард талд нь 2.10 битантай тэгээ ингээд сүүгээ ингээд тасаг руу аваа явж байгаа. Голын гуунд ингээд гуу татагтан алдаад орны ингээд эмээл дагуур нөгөө уяага хийчихнэ ингээд татагтан алдаад ингээд явдаг гэсэн сүүгээ хүргээд манай гөгшөө ичиг яг тэр дээр дэвэн дээр үйдэг гэсэн. Наа очиад баргын мэндэ гэдэг нэг өвгөн байлаа. Тэр өвгөн манай гөгшөөжинд байна. Тэгээд би орж ирээ суу намайг гөгшөө баргын мэндэгуудаа санал тавьж өгнө. Би сандлын тавьж өгөх зүгээр гэх мөртөө ардаас мөрөөж шар ус асгаад гөгшөөж энэ өвгнийг аваач тэгээ. Гөгшөөж нь хашуу аацсан дургу.
Би гэрт нь ороод аарцаа хийж ивэл аарцны хашуу болгоод өгч. Энэ юмжир орохлоор ингээд нэг хашуу хаац хийгээд өгчдөг ингээл. Хөвгөлтэй юм зөндөө бид нар ярьж шүү дээ. Норуу имэ ярих уу имэ? Ярина. За. Хажууд нь чихэн. Элдэ. Гадаа үеийнхээ түүхээс яхаа ярьцгаа гэн. Гараа тэгээ байж тийг. Ярээрээ гэн. Сайн байна уу хүүхдүүдээ гэж яриа. Яагаад Тий. Одоо Юугаа яачих. тэр яаж идэг байсан? Одоо юу хийдэг юм бэ гэ? Одоо эдэмцэр яаж идэг байсан гэж. Тэр яаж хийжсэн бэ? Тэр тухайгаа ярих. Яаж мэдхгүй. Ямар баашаа. Аргош үү? Зүгээр энэ байгаа хүмүүстэй бүгдэнд нь минь дэмжиж. Минь дамжуулж байгаа хүмүүстэй. Яа. Минь дамжуулаа. Минь дамжуулаа. Яа хүүхдүүд энд байгаа хүүхдүүдтэй эрүүл мэндийн сайн сайхны хүсье гэж хэлдэг үү. Орчсомоо. Тийм байж идэг чи. Таны дуу хурааж байгаа нэр эднэр хайл. Тий. Утас гэж хэлдэг. Уцад гэж хэлдэг. Таны дуу хурааж байгаа гэж байхгүй. Утас гэж. Таны дуу хурааж байгаа маа. Та одоо энэ цугласан хүмүүстэй мэд дэмжихгүй юу? Эрүүл мэндийн сайн сайхны хүсье гэж энэ цугласан хүмүүстэй. Яа, нэг дуулаад. Миний үг Энкамаган тайван байхгүйгээр сугаа. Нөгөө эдгийг яаж хийдэг нийтгөө гэж таг. За хэлдэг. Тэмцэр хийжсэнаа яхаа ярихгүй юу гэж. яа. Эдэн түлээ хавчаад хийгээд лүзээ. Хийгээгүй ахгүй ямар маашаа ярих юм бэ? Саван дээрнэ. Сайхан алтан сайхан сургаалаа хайрлсан буураа нартай бас талархж байна. Урт насалж удаан жаргаарай гэж сайхан өрөөё. Зуны сайхан дэлгэр цаг үед нь дахин сайхан уулзсан өрөөдийг дэвшүүлье гэх хав. Аавэ минь ээжин ачтан борон мэмэн ачи хари гүцнэгэ алдар зовжоонуда нар болсон хайраараа намайг гүдсэ настан жархи буйранте настан борол эммемен настан борол эммемен тэгдэгэгэ даоса Dinjil thoroshe Hindu khara khardase Tegij terve josodo Narosa khairara Name agi gudse Nastanjal kheboyante Nastambor lemmeme Nastambor emmeme